Дараагийнхаа уран бүтээлчээр бид дуучин Мөнх баярыг сонгож авлаа. Хайртайгаа хэлийгээд цомгоо гаргасан байна. Уран бүтээлчийн хувьд хамгийн анхныхан цом учраас баяр хүргэе. Танд одоо мэдээ хүргэе. Соёл урлагийн нэвтрүүлэгт хамтаад баярлалаа. Тэгээд одоо хүрэж байгаа ярилцлага маань 103.6 .FM-ийг студиэс хүрж байна. Тэгээд дуучин Мөнх баяр өнөөдөр бидэнтэй уулзахаар ирсэн байна. Үзэгч та бүхэнтэйгээ уулзуулъя. Өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд. Телевиз хүмүүстэй бүгднээс энэ өдрийн мэнд хүргье. Чин цомгонд гарсанд бас баяр хүргэе. За баярлалаа. Цомог гарнад бас их ажилтай юм аа. Анхны юм гэдэг бас тим их ажилтай гэж бас бодоагүй байсан. Яг ингээл Google ирсэн чинь бүх дуунууд нь тэнд байдаг те. Айгүйх ажилтай байдаг юм. Ямар ч энэ ажлынхаа ард ямарсан гараад техник цомог маань ирчлээ. Анхны зүйлээ хүнд бэлэгдэхтэй ч гэсэн уран бүтээлч ч гэсэн сэтгэл өөдрөг сайхан байдаг. Тэгээд дахин баяр хүргэе. Цомгийн талаар бас мэдээллийг манай үзэгчдэд өгөхгүй юм. Аха. За тэгээ энэ цомогт маань яг 13 дуу багтсан. Тэгээд мэдээж хамгийн анх дуулж ирсэн ээжийн минь цай гээл аавын бичсэн захиа хайртайгаа хэлэгээл бас миний гол дуунууд маань багтсан байгаа. Тэгээд Hi-Fi Orange Records-аас худалдаалагдаж байгаа. Тэгээд ер нь яг уран бүтээлч хүн гэдэг яг гэр бүлд нэг хүүхэд шинээр мэдлэгд бөөн баяр болдог шүү дээ. Яг л тэрэн шиг одоо уран бүтээлч хүн анхны CD-г яг л тийм ерөөхдөө сэтгэл бол надад төрж ийсэн. Одоо ч гэсэн би нэхлэх гоё баяртай л амт ингээл яваад байдаг тийм. Ээжийн минь цаг клип, аавын захиа хайртайгаа хэлээ. За нэг ямарсан 5-6-нууд одоогоор бол нэг дүрс клиптэй болцсон байгаа. Тэгээ яванда өрн дулаан цаг ирэхээр мэдээж бас дүрсчүүлэх ажил мэдээж үргэлжлээл явах байх. Цомгийн одоо яг энэ зургнуудын тухайд надад их өрөм санагдлаа л да. Нилийн ажил хэрэгч байдлыг харуулсан бах юм. Тий, энэ дээр ер нь нэг юм буруу хандлага байгаад байдаг нөгөө нийтийн дуу гэхээр нэг хөдөөнөөс яасан гэдэг нэг тийм жоохон яриа байгаад байдаг штэ. Тэр утгаараа би албаар бас эсрэгээр хийсэн байхгүй юу? Яг энэ дээр бол нэг джентльмен залуугийн тийм дүр төрхийг харууллаа л тий. Одоо хийж байгаа үйлдэл нь одоо поз моц тий. Тэр утгаараа тэгж гаргасан юм. Ерөнхийдөө зураг гэдэг дээр нэлээд ач холбогдол өгсөн. Хүн мэдээж харахаараа төрүүлээ нөгөө зургийг харна тий. Дараа нь дуугийн сонсно үгийг харна. Тий. Бид эргээд байн уулзах яагаад гэвэл шин цомог багцсан дуунууд ихэнх нь клиптэй болж дүрсчдэг. Тэгэхээр тэр болгонд үзэгчдтэйгээ бид уулзуулах болно гэдгийг хэлж байна. Тэгээд өнөөдөр бидэнд бас бидний урилгыг аваад манай үзэгчтэй уулзахаар ирсэн учраас би өөрөө зүгөөсний клипийг гаргаач гэж хүссэн. Тэгээд ямар клип сонгож хүрэхээр ирсэн бэ? За, ер нь цомгийнхоо нэрээр нэрлэгдсэн хайртайгаа хэлий гэдэг дууга явуулъя гэж бодож байна тийм ээ. Пүр сөрөнгийн өвчм, мигмар сөрөнгийн шүлэг ямар их гоё дуу байгаа. Тэгээд ямар ч гэсэн миний энэ цомогт маань сэтгэл зүрхээ шингээсэн энэ нэг шиг аялгауг маань бас сонсоод та бүхэн бас таалан болгоогоорой тийм ээ. Бас нэг том юм хийсэн би энэ дэр уцаа бичсэн шин. Хүмүүс сонсоод магадгүй шүүмжлэл байж болно те, санал байж болно, ажлын саналч байдаг юм. Тэр утгаараа би бичсэн. Яг хоо жоох нээлттэй гэж бодоод. Гэр бүлтэй Мөнх баяр. Тий, эхнэр охинтой. Уцаа ингэ тавьчихвал зүгээр үү? Зүгээр. Манай эхнэр ойлгоо шүү дээ. Энэ тоглоом байлаа уучлаарай. Тэгээд хүнд нөгөө бэлэг өгөхөд хамгийн гол нь сид айгу гоё бэлэг юм уу гэж боддгийн. Тэгээд одоос олон баяр араасаад одоо ингээл үргэлжлэн шүү дээ. Манай баяр чих шүү дээ. Тэгээд тэр утгаараас хүнд бас бэлгэнд өгөхөд бас их сайхан бэлэг болох болоо гэж бодож байна. Тэгээд уран бүтээлийг маань бас дэмжиж байдаг танаа хамт олонд те мөн сонсож байгаа бас ард түмэндээ маш их баярлаа. Тэгээд бас цааш олон зүйлийг хийхийг бодноо. Байнга уулзсан те. Баярлаа. Чамайга тэрэн үнси ори бүхнээ чамда би зориулъя хайтайгаа хийж хамгийн чангаар тэрвэрье хамтдаа хинийч бидэхгүй дурдлыг бадраа имзэгхэн дурдл мэн одолдо ургасаа ихцэж чимин яд минэгэ чиртэрэ
Сэтгэлээс минь амдурч надаас бүх холоорой санаагаа амрааж хайранда чамайгаа мөнхөлөө хайртайгаа хэлж хамгийн чангаар тэрвэрээ хамтдаа хинийч мэдэхгүй дурддыг бадраа сэтгэлмэн дурлал асаараа үлгэр шиг амьдрал намайг алдуулж би хөтлөөрэй зүрхнээс би намдурч надаас бүр зүгтаарай зүдэ манаа сэтгэлдээ чамайгаа мөнхөлий хайртайгаа хэлж хамгийн чангаар тэрвэрээ хамтдаа хинийч мэдэхгүй дурддыг бадраа хайртайгаа хэлж хамгийн чангаар тэрвэрээ хамтдаа хинийч мэдэхгүй дурддыг бадраа Жил бүрийн морин хуур наадам сайхан болж олон уран бүтээлчийг баярлуулдаг гэхэд хэлсэнгүй баха. Энэ жилийн морин хуур наадмын сонь сайхнаас танилцуулгая. Соёл урлагийн нэвтрүүлгийн мэдээлэл. Монгол Улсын урлагийн гавьяа цэцгэлтэн мөнх Монголын урчуудын эвлэлийн шагналтай наран гэрэл Хүрэлбаатар нарын хамтарсан үзэсгэлэн энэ сарын 21-ээс 30-ны хооронд гарах гэж байна. Энэ үзэсгэлэн нь өнгөрсөн 103 зураачийн эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газараар аялаж судалгаа хийсэн ажлуудаас бүрдэж байна. Зураачид бодит зургийн төрөлд уран бүтээлээ тойровдог эх орон, байгаль, уул тал, гол мөрөн, ой тайг, уран зураачийн эрхэмлэж явдаг сэдв юм. Үзэсгэлэнд 3 зураачийн нийт 70 шахан бүтээл дэлгэгдэх юм байна. Хөгжмийн зохиолчдын холбооноос зохион байгуулдаг оны шилдэг дуу, шилдэг хөгжмийн зохиолч шалгаруулах Морин хуур 2000 гаруй наадмын эхний шат амжилттай зохион байгуулагдсан байна. Энэ удаагийн 24 дахь жилдээ зохиогдож байгаа Морин хуур наадам их өрсөлдөөнтэй болж байгааг нь. Учир нь энэ жилээс Морин хуур наадам олонний таашаалд нийцсэн нэг дууг шалгаруулж Гран При шагналд гардуулах бөгөөд страт, нийтийн мэрэгжлийн гихчлэн ангилалгүй болсон гин. Дараагийн шатны шалгаруулалт нь энэ сарын 24-нд болох бол шилдгийг шалгаруулах тоглолт энэ сарын 28-нд соёлын төвөргөнд болно гин. Шилдгийн төлөө Монгол Улсын гавьяат жүжигчин Ариунагийн дуулсан Аавда, Монгол Улсын гавьяат жүжигчин Сарантуягийн дуулсан Амьдралаас урсах наран аялгау, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Хишигбаяр Дэлгэрмаа, Уянга, Түр мандах нарын хамтран дуулсан Би Монгол зэрэг олонний хүртэл басан дуунууд өрсөлдөх гин. Сонирхуулахад өнгөрсөн жил мэрэгжлийн дууны номинацад тэргүүн байрыг хөгжмийн зохиолч Сиродын Бүхэн шарын нуруу, эстрад дууны төрөлд хөгжмийн зохиолч Баттүрийн Миний Монгол дуу тэргүүлсэн билээ. Сонирхуулахад Морин хуур наадам 1987 оноос хойш жил бүр тасралтгүй зохион байгуулагдаж байгаа юм. Өнгөрсөн 7 хоногт хамгийн их борлуулалттай байсан, бас өнгөрсөн 7 хоногт шинээр худалдаанд гарсан номнуудыг та бүхэн танилцуулъя. Метромол хэлтгүүрийн нэг давхурт байрладаг Мир номын дэлгүүртэй хамтран бид уламжлалсаар номын булангаа хүргдэг үлээ. Хамгийн түрүүнд худалдааны цоошин хандлага, худалдаалах урлаг, Том Коннорын бичсэн ном. Цуврал 3 ном байгаа. Энэ юу вэ гэхээр бусдыг хайрладаг хүн бусдын хайрыг хүртдэг. За хайрын сургамжит өгүүлэлгүүд, амжилтын сургамжит өгүүлэлгүүд, амьдралын сургамжит өгүүлэлгүүд цуврал 3 ном байгаа. Тэгээ та бүхэн өөрийнхөө аль сонирхож байгааг худалдан авч унших боломжтой. Хэрэв боломжтой бол бүгдийг нь уншихад зүгээр. За мөн эртний төвдийн залуужуулах нууц жор байдаг. Нууцын бас нэг хэсэг байгаа. Тэгээд хэрхэн залуу сайхан байх уу, ууралахгүй, заарлахгүй, стрессгүй гэтэл одоо манай байгаа энэ
бас цаг үед хэрхэн уурлахгүй байх вэ? Ерөнхийдөө энэ номыг уншаад үзсэн байхад танд нэлээд тустай байна гэдгийг амлаж байна. За дараагийн номны тухайд Техасын Call Deming курсын покер ном байгаа. Покерын бас сайн тал нь юу гэхээр IQ-ийг хөгжүүлдэг, сэтгэн бодох чадварыг сайжруулдаг гэдгийг залуучууд сайн мэднэ. Тэгээ покерын Техасын Call Deming курсын гаргасан покер энэ 7 хоногийн шинэ ном болсон байна. За хамгийн их борлуулалттай байгаа номны тухайд гэх юм бол мэдээж өглөөний хүн байгаа. За энэ гайхалтай DVD-г одоо та бүхэнд би санал болгох гэж байна. Энэ юу вэ гэхээр Carol Medjoгийн бичсэн Arabic гэдэг ном. Одоо CD байгаа. DVD 28800 төгрөгөөнтэй бодлогдож байгаа. Нүүрний арьс ба булчингуудад зориулсан залуу төрхийг сэргээх цогц дасгалын аргачлал. Үндсэн дасгалууд их амархан байгаа учраас таны цаг завыг өрөхгүй, ерөөхдөө чөлөөт заваараа телевизээр үзэнгээ хүртэл хийх боломжтой. Хамгийн гол нь өвчлөгийг арилгах, тэгээд хэрхэн залуу одоо байгаа арьсаа одоо хэрхэн гоё гайхамшигтай хадгалах уу гэдэг нууцыг энэ DVD-нд багтаасан байдаг. Ингээд хөгжмийн нэвтрүүлгийг үргэлжлүүлье. Соёл урлагийн нэвтрүүлгийн гадаад мэдээнийхээ буланд бид кино урлагийн холбогдлолтой мэдээллийг хүргэдэг. Кино ертөнцийн эргэн тойронд ямар чухал үйл явдлууд болсныг одоо хамтдаа сонирхцгаая. Оскарын шагналттай жүжигчин Никол Кидман нөхөр country дуучин Кейт Урбаны хамт тээгчхээс төрсэн шинэ хүүхдийнхээ аав ээж болсноо өнгөрсөн давгарагт мэдгдлээ. Тэдний охин Faith Margaret нь Nashville 12 дугаар сарын 28-нд тээгчхээс мэндэлсэн байна. Манай гэр бүл үнэхээр жаргалтай байна. Энэ үйл явдлыг амжилттай болоход туслаж дэмжиж байсан бүх хүмүүст талархаж байгаагаа илэрхийлж байна хэмээн мэдгдэлтэд дурдсан байна. Хосууд 2006 онд гэрэлсэн бөгөөд 2008 онд төрсэн Sandra Rose хэмээх охинтой билээ. Загвар өмсөгч жүжигчин Devon Aoki сүйт залуу James Bill-гийн хамтаар анхны хүүхдээ тэсэн адан хүлээж байгаа хэмээн хэвлийн төлөөлөгч нь мэдгдлээ. Devon James нар туйлын жаргалтай байна. Хосууд өнгөрсөн зууны сүүлээр сүй тавьсан ч дөнгөж сайхан жирэмсэн болсон гин. 28 настай Devon Aoki өсвөр наснаасаа загвар өмсөж эхэлсэн бөгөөд 16 настайдаа Versace-гийн нүүр царай болж байсан юм. Тэрээр Benihana сүлжээ рестораны үндэслэгч Hiroki Aoki-гийн охин нь билээ. Калифорнигийн амбан захирагч асан Холливуудын 3 зохиолын нэгийг нь авч үзэж байгааг нь. Энэ зохиол нь Герман цэргийн тухай гардаг юм байна. Арнольд Шварценеггер 3 кино зохиолыг Калифорнигийн амбан захирагчаар 7 жил ажилласныхаа дараа кино салбартаа эрен ирэх үнд суурь нь болж өгнө хэмээн тодорхойлсон байна. Австралийн Крон сэтгүүлд өгсөн ярилцлаганда Шварценеггер кинондоо эргэн ирэх нь гарцаа байхгүй зүйл. Харин би зөв кино зохиол найруулагчаа хүлээж байсан хэмээн хэлсэн байна. Би дайны сүлжээр хэсэг хүүхдүүдийг алах тушаал авдаг настай Герман цэргийн дүр тоглох болно. Гэвч тэр үүнийг хийдэггүй бөгөөд өөрийн амнасыг эрсдэлд оруулан тэднийг авардаг юм байна. Ингээд маш олон адал явдал тохиолдох болно. Энэ зохиол нь бодит түүхтэр үндэслэлсэн гэсэн байна. Холливуудын алдартай жүжигчин Сандра Буллок болон Райан Рейнольдс нар хамт гадуур явж харагдсан нь хайр сэтгэлийн холбоотой хэмээн цуурхал гарах шалтгаан боллоо. The Proposal киноны оддын хооронд ямар ч харьцаа байхгүй хэмээн Сандра хэллээ. Тэр бол 10 жилийн турш гайхалтай найз минь байсаар ирсэн. Түүнийг миний амраг биш гэвэл Америк бүсгүүчүүд хамтдаа санаа алдаж магадгүй гэж би боджээ. Хэмээн нэм гарагт болсон алтан бөмбөрцөг наадмын улаан хэвсний ёслол дээр Elle Rocker-ийн Today Show-нд хандаж хэлжээ. 46 настай Оскарын шагналтай жүжигчин маань хэлэхдээ түүний хайрыг татаад байгаа зөвхөн ганц л залуу байгаа бөгөөд тэр нь түүний 1 настай хүү юу гэж тэрээр хэлсэн байна. Andrew Garfield Spider-Man-ийн хувцастай өөрийнхөө дүр төрхийг биширч хөөрч баярлсан гин. Access Hollywood-ийн сэтгүүлч Billy Bush алтан бөмбөрцөг наадмын улаан хэвсний ёслол дээр Social Network-ийн жүжигчинтэй уулзаж удахгүй гарах Spider-Man киноныхоо хувцсыг өмсөж ахуулсан анхны зургийг нь үзүүлсэн байна. Дараа нь Andrew Billy-гээс зураг далд хийхийг нь гуйсан байна.